Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Эсгийн туурхтан баримтат цуврал нэвтрүүлэг та бүхэндээ өргөжлүүлэн хүргэж байна. За энэ удаагийнхаа нэвтрүүлгээр та бүхэндээ нэгэн аялын нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байна. Баян-Онгор аймгийн Жинс сумаас та бүхэндээ хүргэж байна. За ингээд бид нар их богд руугаа дээшээ өгсөж байна. Далайн төвшнгөөс 3957-гийн өндөрт байдаг оршдог ийм сайхан хайрхан. За дээшээгээ одоо өгсөд явбал одоо мөнх хөх тэнгэрийн өнгөтэй сайхан цэнхэр нуур, их дэлхийн ээжийнхээ ногоон өнгө шиг адилхан ногоон хөх хоёр ийм сайхан нуур байдаг. За ингээд оюун номон нуур гэж байгаа сайхан нуур байгаа. За сайн байна уу? Сайн байна уу? За сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. Сайн явж ирөө. Сайн явж ирлээ. Монголоо тойрол тэгэл явж ил байна да тэгээд. Нэг бит цаг хугацааш хурд өнгөрөх юм 2 жил гаруй явж байна. Одоо 3 жилтэйгээ баг ингээд золгох гэндээ байна. Намайг Жинс сумын байгаль хамгаалагч Пүрвдэржин Батбаатар гэдэг. За 1972 онд төрсөн. 2006 оноос эхэлж байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Жинс сум хариуцсан байгаль хамгаалагч хийж байна. Одоо байгаль хамгаалагч байгаль орчны хяналтын улсын байцаагчийн одоо үүргийг хавсран гүйцэтгэж байгаа. Ер нь байгаль хамгаалагчид бол байгаль их дэлхийдээ их ойрхон байдаг, байгалыг хайрладаг. Цаанаасаа тийм хүн бас энэ одоо мэргэжлийг сонгож энэ албанд ажилладаг байх байдаг. Байгаль их дэлхийн ээжийн төлөөлөл юм бол хүн болов гэж боддог шүү дээ. За миний хувьд бол би энэ одоо нэвтрүүлгийн хамт олон багийн хамт олон баг сум орны удирдлагууд эд бүхэндээ бол одоо цаанаас нь бурхан багшийн илгээсэн бэлэг юм болоо гэж би бодож байна. Яагаад гэвэл одоо манай 100 жилийн хойноос өмнө энэ сайхан байгаль дэлхийг минь ингэж олон нийтэд түгээж, дэлгэрүүлж, танилцуулж ингэж яваад бол би одоо туйлах хэрэгтэй. Байгаль орчны ажил гэдэг бол сэтгэлийн ажил. Бид нар ерөөсөө сэтгэлээр хийдэг. Энэ байгалыг яаж хамгаалах вэ? Яаж хайрлах вэ? Бүх юм амьттай чулуу, дэлхий, уул, ус шүтээ. Тэгээд энэ сайхан байгаль дэлхийд маань бас ховор хувь тохиолдол бид нэр уулзах хэвээр газараа уулзаад 100 жилийнхээ ойгоос өмнө ингээд сайхан та бүхэнтэйгээ ийм гоё нэвтрүүлэг хийж энэ сум орноо төлөөлж ингээд сайхан 100 жилийнхээ цуцлага аялал жуулчлал бүх юм ингэж хөгжүүлж байгаад бол бид туйлах баяртай. Өөрт ч одоо михи ёслын мундаг хүн байна. За баярлалаа таны бас телевизийг байнга үзчихдэг таны нэвтрүүлгийг хардаг. Монголын ард түмэнд одоо танилцуулсан нэвтрүүлэг энэ бол. За баярлалаа. Тэгээд бид бүгдийг угтаж хүлээж авсанд энэ нутгийнхаа энэ сайхан богд хайрхныхаа уул усны сайхан эзэнд энэ нутгийн дөрвөн зүг уул усны оройтой болгоно, овоотой болгоно гэсэн буур сайхан хангаадаа бас талархаж байна. Энэ нутгийнхаа ард иргэдээ бас их талархлаа. Танд бас талархаж байна. Энэ байгаль их дэлхийнхэн бас нэг элчин болж биднэрт замчилж энэ сайхан одоо хангаа уул усаа харахад нь одоо зааварчилгааг өгж зөв одоо гарч явах энийг болгоныг бол таал одоо мэддэг. Ингэж одоо бид нар дээш бас нэг усын ёсын дагдаг. Уул ус бас эзэнтэй энэ газар нутагч гисэн бас байгалаа харж явдаг бас эзэнтэй шүү дээ. Эх орон эзэнтэй гэж. Тийм ээ. За би ч одоо тэгээд одоо маш их олон жилийн өмнө Баян-Онгор аймгаас энэ чинь бас харагдчихэд гэж бид бас алсаас тэнгэрийн тэр хөх үнээртэн донд одоо үнээртаал харагдчихэд их богд хайрхан алсаас харахад хэзээ нэг очих юмшиг гэж би дандаа боддог байсан. Зургийг хараад тэр хоёр сайхан нуурыг тэр хоёр нуурын дээр очиод бас нэг сайхан одоо нэг мөргөөд нэг сайхан шинэ хурцуулаас бас нэг тэнгэрийн аршаа ус мэт болох бах та. За энэ сайхан их л одоо бодож явдаг байлаа. Тэгээд уулзах, учрах тавилан бас нэг үзэх өдөр бас нэг учиртай байдаг. Энэ сумын бас нэг 100 жилийн ойгоор ирж бас ийшээ мордож ирж байгаад нас их сайхан бэлэгшээж байна. Их таатай байна. Зуны дунд сарын шиний 5-нд одоо ингэ дэш өгсөж байна үү. Бэлгийн тоолон ч гэсэн сайхан таарж байна. Тэгээд танд бас их талархлаа. Тэгээд бидний нэвтрүүлгийг бас сайхан үзэж бид бүгдийг хүндэлж, өгтөж авсан. Их талархаж байна.
За эндээс буугаад одоо бид нар маань дээшээ хишнээ километр одоо өгсгөө. Бид нар одоо 9 км газар явганараа ингэж одоо энэ зассан замаар энийг л одоо дүүцүүлэх юм жим бид нар засч ирсэн. Энэ үлрээс маш их юм бартаатай ингээд чулуун мулуун өнгөрдөг юм байлаа. Тэгээд энийг бас сум орон нутгаас мань бас бид нэр зохион байгуулалтанд орж дүүцүүлэх зэргийн албаар ингэж засч байлаа. Хүний сайхан мөрөөд ихтлгээтэйг ингээд баг холбоотой хүү холбоотой явна гэдэг бол одоо хизээ нэгэн цагт заавал ийм сайхан өдөр ийм сайхан энергитэй бид нэг уулзах хэрэгтэй байжээ. Дагалаад одоо их баярлж байна. За баярлалаа. Одоо ингээл миний нутгийн энэ сайхан 100 жилээс өмнө ингээл миний нутгийг ард түмэн таниулаад сурталчлаад өөрөө баг хамталтайгаа ирээд энэ сайхан газрыг нүдэрээ үзээд ингээд гараараа мэдрээд ингэж явна гэдэг бол бас эр хүний ховорхон л тийм дохоо ховордгоо. Биднийг бас ингэж өгтөж хүлээж явж байгаа нь танд маш их баярлж байгаа байна. Бид нэр ингэж уулзах хэрэгтэй сайн бүхэн бүрдсэн болоод уулзж байна. Би үл тэгж баярлж байна. Энэ сайхан дэлхийг минь ингээд 100 жилээс өмнө ингээд ард түмэн таниулаад мэдрүүлээд нутгийнх нь ард түмэн бас мэдхгүй хүн байгаа шүү дээ тийм ээ. Одоо энэ чинь ирж үзээгүй хүн байгаа, ирж үзээгүй үгүй ийм гоё байд юм бэ, ийм гоё байгальтай юм бэ. За одоо тэгэл дөнгөж эхэлж байна. Дөнгөж тэгээд 9 км явах зам болгонд бас байгалийн сайхныг гой мэдрэмжтэй уулзсан бид нар. Ингээд одоо нуурс уулаа үзэн, хүрээгээ үзэн, наршаавсаа үзэн. Тэгээд хоёр нуурлуугаа явна. Нарангийнхаа овоондор гарна. Одоо энэ манай одоо бас энэ хүүхд маань бас хөтлөгч манай залуу байгаль хамгаалагч. Эко бүлгийн хүүхд. Ингээл одоо энэ хүүхдүүдээс өсвөлэл ингээд сайн байх юм даа. Нэр алдар нь хэм бэлээ? Анх ир. Хэдэн жил байгалаа хамгаалж байна? 2 жил үү? Оо, мондог байна юм даа. Байгалийн дэлхийг хайрлах хэрэгтэй тийм ээ. Хүн төрлөختөн энэ байгаль дэлхийгээс өөрөө үүссэн тийм ээ. Хүн байгаль хоёр хүү холбоотой шүү дээ. Их дэлхийн ээжмэр бидний чинь хүн төрлөختний төрүүлсэн ихээ бид нар чи өөрөө мартаж болохгүй тийм ээ. Байгальдаа аялахдаа хүн бүр ямар аялах ёстой вэ? Оо яг тийм. Цэвэрхэн аялах хэрэгтэй, хоггүй аялах ёстой гэж. За ингээд ирээдүйн хойч байгаль хамгаалагч Ахмад одоо байгаль хамгаалагч хоёр залуу хоёр одоо Ахмад байгаль хамгаалагч залуу байгаль хамгаалагчтай ингээд явах нь шүү дээ. Манай одоо шав одоо ингээд эко бүлгийн хүүхд одоо уралдаан тэмцээнд манай сумын бас өндөр оноо авдаг энэ нөгөө их вогтынхаа талаар манайх ч бас эсээ уралдаан янз бүрийн болдог. Хүүхдүүдийн дунд аймгийн хэмжээний. За одоо иш яваад бид нэр хэдэн километр явах вэ? Одоо 7-8 л. 7-8. Замаар одоо ямар өмнөд үзэх ахын байглаа бай. Мотор, мөсөда тэгээд хоёр нуураараа. Тэгэл дөрөх үү те. За замдаа нэг отгоос нэг хоол их үү те. Тэгнь. Одоо энэ ч угаасаа тийм модон оромж гээд сайхан таваараа сайхан хоолцоо гэдэг л явъя. Манай нэвтрүүлгийн бас ерөнхий үндэтгэж компани Талын Монгол брэнд бидэнтэй хамт явж байгаа. За замдаа одоо энүүгээрээ сайхан лавшаатанда Монголын уламж сайхан хоол нүүдэлчин ард түмнийхээ сайхан улбаа хоолыг одоо лавшаа шүү дээ. Тэ одоо хүн болгоно гурлалдаал ингээд байдаг байсан шүү дээ. Ингээд сайхан боловсруул гаргасан. Энэ бол яхахгүй Монголын нүүдэлчин монголчуудын аваад явхууд хээр хөдөө явхууд муудахгүй. Тийм ээ. Тийм бай. Авсаархан, ариун, хөнгөн. Жинхэнэ Монгол амттай тэгээд энэ ч өөр олон төрөл байгаа сонгонтой гэдэг. За, сонгонтой гоом гинэ. Сайхан хэрэл авчиж сайхан да. Тэгээд дээр нь одоо энэ гад энэ сайхан ханга хайрхны аршаа нарын хийгээд одоо сайхан борцтой лавшаа хийн. Талын Монгол брэнд байгаль их бүтээвгээд. Галхуу захирлынхаа энэ сайхан хийсэн хоолыг бол би бас үзтээ. Тэр хоолноос гадна бас Монголын түүх соёл, өв уламжлалыг залуучуудад маш их одоо энэ телевизээр нэвтрүүлгээр дамжуулж өгдөг. Энэ бол одоо Монголын түүх тасрахгүй юм байна гэж би энэ өндөр бас бахарч яддаг шүү өөртөө. Ёроолгүй медалаа шиг агуу их түүх. Яг энэ сайхан түүхийг хойч үед өвлүүлэн үлдээх зорилгоор
маш олон байгууллагууд манайхтай хамтран ажиллаж байгаа. Үүний нэг бол манай нэвтрүүлгийн ерөнхий үндэтгэж компани Талын Монгол брэнд бидэнтэй хамт явж байна. За тэгээд одоо энэ сайхан брэнд дээр танд Хээрийн сайхан борцтол авч явж байна. Удаастан иршанаар хийсэн. Ааха. Тий. Шүл гаргаж хийгээд тэгээд Монгол ямааны өхрийн борцсон гэдэг. Борцтой, сонгонтой гомонтой жигдгээр үехээр авлаа. Тэгэх үү? За тэгье. За замдаа гарыг. За энэ зам дагцгаая. За ингээд өгсөн байдгүй лээ. За энэ юу вэ? Энэ одоо аялагчдын маань модоо оромж гэж нэртэй манай нутгах модоо оромж гэдэг. Эндээ амраад одоо тэнд 100 байх хэвээр тэндээ хоол идээд тэгээд авиралтай ингэж эхлээд одоо энэ уулныхаа нэг авир. Энэ маань 1957 онд одоо үүссэн юм байгалийн бас нэг өвөрмөц газар норсон уул газар хөдөлтөөр ингэж норж юм бий болсон. Энэ бас ингэж юмыг бас хаасан ч болно байв. Өөрөө янз бүрийн юмыг хамгаалж хааж тий. Тэрнтэй санд нэг байна. Энэ чулууныг хар өнгөтэй тий. Энэ нэг сонин юм өвөрмөц бас харгах ийм өнгө ингээ нэг хөө тортог болсон юм шиг. Тэгтээ хөө тортог биш. Биш. Байгальынхаа өөр өнгө. Олон төрлийн болжмор шүү. Дууны дуу аваагаас шууны. Өхөө дуугарч байна. Маш олон төрлийн. Ерөөсөө манай та хөвсгөл явж үзсэн үү? Үзсэн. Яг танай нутагт ингээ явж байгаа л энэ рүү ороод ирэнгүүт яг л нэг хөвсгөл явж байгаа юм шиг байна. Тайгийн бүх урмал, мод, голх, аршаа бүх бүтц ерөөсөө энд бүгд байж байна. За энд бол өөрөөсөө амарчдаг юм байна. Тэгээд тэндээ хоол идэв юм. Хоол мод. Тэгээд дээш бол хоол ихгүй. Дээшийг юм бол одоо шууд авиралтай одоо 2 энд ерөөсөө яг хоолыг цэглэв тийм. За энд ингээд яг отгийн цэг нь бол энэ юм байна тийм ээ. Оо зөв ингээд зуухта. Гал төмөр гарахгүй байвал. Одоо хоёрын төмрөөс бас хамгаалсан гэх юм уу. Ааха. За энд ингээд зуухта яндантайгаа зуухаа ингээд байрлуулсан юм байна. Эндээс одоо ой хэрэг төмөр гарахгүй аюул ингэж уцлан сэргийлсэн байна. За эндээс дээшээ өгчөрч бууж ирж байгаа. За болоо идэх үү? таал мэт. За тийм нарны эрттэй дээр байгаа дээр ямарсан хайрхаа урч аа их настай эмэгтэйчүүд энэ хайрхаа над зорьсон гэсэн. Бидний өмнө ийш хүн явсан гэсэн үг. Явсан гэсэн үг. Одоо дээд бааз дээр нэг машин байсан тий. Аялагч нар. Одоо үлсүүд энэ байж байгаа юм байна. Гишүүнэг. Байгаль өөрөө сайхан тэгэл бас энэ ингээл энэний үндсэрч бид нэр одоо эмийн ургуулын зорилтоор ингэж ашиглаж. Барай хийн, жүүсээ хийж. Цагаа чанаад байна. Цайнда хамтлаад байна. Энд бол маш олон төрлийн эмийн ургамал байдаг юм байна. Өвсний төрөл бол маш их байдаг юм байна. Төрөл. 138 төрлийн эмийн ургамал байдаг гэж судалгаа хийсэн. Гэрэлмаа доктор гэдэг нэг. Энд ирээдгүй. Энд ирж өөрөө зорж ирж надтай холбогдож байгаа. Хаа би танай нутагт очиж сайхан нутгийг ургамлыг судлаад өгье. Тийм гарын ном гарсан. Эмийн ургамлын агаар үнэрнэ гэдэг чинь өөрөө тэгэл. Бас л өөрснөө юм шүү дээ. Юмыг одоо аваад одоо нэг буцалгаж уухаас илүү бас өндрээр тийм ээ. Гэхдээ энд ирээд нэг удаа ирэх биш нэг сайхан хоноод 2-3 хоног ингээд сайхан хонжиж өөр гэр бүлтэйгээ ингээд цав цагаан цаг гаргаад яг өөрийнхөө төлөө хүн чинь өөрөө байгальтай холбоотой байглаас энэ сайхан аршаан байна. Энэ аршаан бол далайн төвшингөөс 3957-гийн өндөр дээрээс ийм өндөр уулын богд уулын ундарч байгаа. Ер нь бол тэнгэрийн аршин шүү дээ. Энийг хүртэж энийгээр цай хоолоо хийдэг. Энэ сайхан хангаа уул ус энэ олон төрлийн эмийн ургамлыг бас үнэрлэж ингэж байна гэж сайхан. Ийм л сайхан хувьтай их оронд бид нэр амьдарч байгаа. Энд л эзэн болж байгалаа хайрлан хамгаалах. За мөн одоо байгальтай зөв аялах хамгийн гол. Энэ зөв аялах монгол хүний ухамсарл Ундааны савалга.
Тийм биз? Юус нэг хогийн Нэг одоо гадаа ухтаа байхгүй. харсангүй. Инхээр энэ манай монголчууд бас аялал сурч байна. Сурж Тий? Энэ мундаг ухамсар дээш. соёл Ухамсар. Тий. Одоо ингээд бид нөхд мэн ингээд бусдаа үлгэр болоод ингээд За энэ 1957 57 онд 1957 онд 10 баалтууд 10 баалын газар 10 баалын газрын одоо газар хөдөлгөхөд одоо энэ уул одоо ингэж нурсан гэж. Байгаль бол одоо ингэж бас өөрөө замаа хаадаг гэж байгаа шүү тий. дээ. Тэ? Энэ бас энэ гүтэл мүтэл байсныг бас байгаль хэм нь хаасан байх магадaltaй. Энэ ийм сонин газрын зураг шиг ийм Монголын газрын зураг байна. тий. Тэгээд энэ дэр эко байгаль хамгаалъя гэд бид өхөн одоо оржинын жил бичсэн. Одоо энийг байна. Байгалаа Эко байгаль хамгаалъя. хайрлаа гэж. Эко байгалаа хайрлаа. Яг Монголын нэрийн газрын зураг шүү. Би одоо ингэ байгаль хамгаалагч хийгээл бас олон жил болчихж тэгэл өөрөөс чи ингээд өчигдөр бас цаг хугацаа гаргаад өөрөөс юм сонсомоор байла. Тэгээ бас хүн чи амрна шүү дээ. Олон хоног ажилласан хүн чинь тийм ээ. Тэгээ бас өөрөө чи тэгээд хүн сонсуулах заагч юу ах вэ? гүйгүй ийм их аялсан ийм юм үз. Одоо сүүн гол гэдгийг чи би одоо анхудаа өнөөдөр дуулж байна. Гэхдээ энэ дэлхий дээр байгаа юм хүний оюухан үнэхээр судлаад дийлэхгүй. Хүн бүтээгээгүй чи байгаль өөрөө бүтээсэн шүү дээ. Байгаль чинь өөрөө бидний бүтээсэн шүү дээ. Энэ дэлхий дээр энэ байгаа бүх энэ орчин цагийн дэвшил технологи, унаа, тэрэг юу байдгийг. Энэ бүх зүйл энэ дэлхийн доороос гарч ирж байгаа баял. Ийм баян дэлхий дээр бид нар амьдарч байгаа хүн төрлөخت. Дэлхийн улс орон хэд өндөр барилгыг барайл байна. Хөгжөөл байна. Гэхдээ тэд нар доор байгаа газар доор байгаа бүх одоо тэр гагнаас энэ ухаал алт одоо юу байдгийг бүх баялыг аваад ирэнгуут тэр нурман дээр л байна шүү. Тэгээд газар хөдөлгөөр өдөр чи байшингууд нурах нь аргагүй шүү. Өнөөдөр монголчууд бас тэр улс орны араас битгий ороос уул усаа битгий ухаас амьтай хангаагаа битгий хилэгнүүлээс амин холбоог нь битгий тастаас гэж бодох юм байна шүү те. Би бас тэгж боддتي. Яг өөртөө чинь санал нэг байна. Одоо ингээд ийм өргөө удам нутаг дээр тархаа утгаа сууж байгаа ч гэсэн. Энийг энэ сайхан өв соёлыг хэн хадгалж байна? Малчид хадгалж байна. Нүүдлийн аж ахуй ингээд байж гин гэдэг чинь. Одоо ингээд энэ сайхан аяллагч нар гараад ирлээ. Манай залуучууд ухаантай болсон байна. Одоо нэг хүн ингээд төрийн хийх ажлыг ингээд хийгээ явж гин гэдэг чинь. Энэ бол одоо манай сум бол одоо ховор хүнтэй л учирсан. Би бол ладтай айлан байна. Манай сум хөдөлгөөд мундаг бай. Өөртөө ч ингээд холбоотойгоод ингээд өөрт ч ингээд санал тавьд ийм сайхан байгальдгийг ингээд судлуулад үүс ногоог нь харуулад энэ байгалийн тогтцыг өөрөөс тогтцыг харуулад юм гэдэг. Би бол хацтай усан байцаагч болж яа л гэж бодчих. За баярлалаа. Тэгээд сайхан магтаал үг байна. Сайн гол нь үндэсний дархлаа гэдэг үг өөрөө хамгийн чухал. Миний яваад очиход зориод очиод ухтаад авдаг хүүшгээ илэгтэй сайхан ухтаж авж байгаа ард түмдөө л би баярлдаг. Тэр ард түмэн байхгүй бол энэ нэвтрүүлэг маач явахгүй, миний зорилго маач биелэхгүй. Хамгийн гол юм чинь л ерөөсөө тэр шүү дээ. Хүний ив нэгдэл зоос мөнгөөр нэгдэхгүй, сэтгэлийн сайхнаар нэгдсэн ямар ч ажил сайхан байдаг. Хүний сэтгэл гэж байдаг тийм. Сэтгэлд байгаа тэр сайхан оршиж байгаа тэр сайхан зүйлийг хүн өөрөө гарах хэрэгтэй гэж боддог. Өөрөөсөө бүүн үү гарга дотор байгаа тэр хайрлах гэдэг хайрыг бусдад сайхан түгэ эргээ тань хор бороо шиг сайхан ариун буян ирдэг шүү дээ. За өгсгөө. За гс. Тэндээс 3 хүн бууж ирсэн. Нөгөө аялагч нар маань ирж. Тийм байна. Бидний нэг урд явсан хүмүүс нөгөө буцаад ирж гинөө. Тэгж нөгөө 5 хүн явсан гэсэн ямар ч байсан 3 хүн ирж. Монголчууд уу гадаадууд уу? Монголын энэ нутгаас төрж гарсан эмэгтэйчүүд гэсэн. Настай эмэгтэйчүүд. Оо зөв. Одоо яг энэ зайгаад одоо ингээд хүмүүс явж шít хазгаа. Тэг чинь нэг шагааны яг эн чинь ингээ хөлний өвч ингээ хоёр тийшээгээ ингээд эн чинь өөр ингээд хөлдийг шагаан массаж болдог гэж шít. Ингээд дандаа тийшин газар биш. Ер нь хазгаа газар юм уу зайвар өксүүрд явхад эн чинь өөр ингээд дасгал болж байдаг. Тийм. За дэше өгсгөө. За гс.
Сайн байна уу? Сайхан тусч байна уу? Явгаачлалтай холбооны цэрэн чимэд аврагчтай. За сайн байна уу? Явж байна. За баяр хүргэе. За сайхан тусч байна уу? За. Найстайгаа уйдаа гарчаа дахиж одоо 3 найстайгаа Хэдэн цагт гаруу таад? 2 удаа ирж ийн гэсэн үг. 2 удаа гардаа нэг дээрээ. За. Танаач нь одоо ямар байгуулга вэ? Оо ямар сайхан ийм хэдэн нас хэд үжин та одоо? 60 хүрч байна. Танаа ахмад хамгийн ахмад Богд сумын нутагт төрсөн шүү би. ааха. Энэ группийн хамгийн ахмад нь би. Хэдэн нас үрж байна та одоо? Би одоо 60-та хүрч байна. 67 хүрж яхад ингээд алхах явж байна. Ийм байгаа шүү дээ. 65. За. 60-гууд явж байна. Сайхан. Манай нутгийн хүн биш. Би хөвсгөлийн хатгал орон житгсэн хүн. Тийм үү? Би ч одоо Монголыг тойроод 2 жил болж байна. Аа за. 2 жил явж байна. Үйлчлэгээ соёлыг хөв уламжлуулах. Бас дэлхийд танил хойч хөдөө өвлүүлэн үлдэх зорилготой. Монголын одоо үйл мэдээлийн 6 телевизээр гардаг. За энэ сумынхаа хүүхдэд танилцахаар ингээд өнөөдөр сайхан мөнхөх тэнгэр лугаа сайхан мэлмэтсэн. Энэ сайхан тэнгэрийн өнгөтэй. Нэгэн сайхан байгалийн дэлхийг бэлэгдсэн ногоо өнгөтэй тий. Оюун ном ингээд энэ сайхан нуурыг бас үзэж харахаар сайхан мөрөхөөр ингээд зорж явна да. Та нартай маш их амжилт хүсье. Ястод нэр залуу үед үлгэр жишээл болсон мундаг одоо энэ сайхан одоо буураа нэр байна. 65 67 та хүмүүс ингээд авахаар. Тэгээд бүгд Оо та ард байж штэ. За. Таныг ярьсангүй болж байна. За. 62 та. Монгол орнороо. Мм. Одоохондоо 1000 км. Энийг ингээд нэг барьчих гоё. Тэгээд За. алхаж байгаатай нэг 2500 км 2 жилийн дотор алхчихж байгаа юм би. Өөх ямар мундаг байна. Үнэхээр бахархал угаас. Өнөөдөр Баян-Онгор аймгийн Жинс сумын одоо их богд далайн түвшингээс 3957-гийн өндөр энэ ориглын баг орой дээр нь баг гарах шахуу бас юм. Ийм сайхан одоо буураа нар 65 67 та ихнэр мөн явж шүү дээ. Зайхан байна. За хөө. За тэгээд амжилт хүсье, эрүүл их сайн сайхны хүсье тэ. Тариал Хүсгэл аймгийн нөгөө нуурандаа 7 өнгөрөөшний нутаг шүү дээ. Монголын хамгийн анхны тариа. 10 цаг тариалан сувд үүсчихсэн тийм ээ. За. За баярлалаа. За ингээд гоё. Мэлтийгээд гараад ирд юм байна дээ. Номын нуурандаар ирсэн бай. Номын нуурна. Одоо богд уулын маань ориглон нэр тэр тийм ээ ноёо. Мөнгө цэцдэргэл. Мөнх цастай оргил. Зуны сайхан дунд цар гарцсан байх нь ингээд. Цастайгаа байж идэг ингэ сайхан. Мөнх цастай сайхан юм. Оргил. Эндээсээ цас нь одоо тухайн үед их байсан уу? Дээхэн одоо байгасан. Одоо энэс илүү их ийм өргөндөө юм дархцсан өргөн. Битүү. Тий, битүүдөө. Тэгээ цасны аюу наашаа ингээд хайлж ийш ордог. Ингээд чулууцсан байдаг шүү дээ энэ цэсийг. Очоод ингээд үцхээр. За нуурд байгаа. Залуу багтаад Нуурд доош мөргий та. За миний охин наашаа. Танааш миний охин. Миний охин ч одоо номын эрдэнэ гэдэг шүү дээ. за миний охины нэгтэй оноор байна. Гэрнийх нь уртлах нь нуур. Номын нуурн дээр ирсэн байна да номын эрдэнэ. Миний охин ч одоо багасаа лаптагаа явсан. Охин шүү дээ. Монгол аялаж тойрч нүүцлэрээ соёлыг танилцсан. Том болоод эсгийн тууралт нүүдлийн соёл нэвтрүүлгээ өргөжлүүлнэ гэж аавда хэллээ. Нүүдлийн соёлоо монгол хүн хизээж мартаж болохгүй. Энэ сайхан бахархал болсон их оронд хүн сайхан зөв аялаж хайрлаж шүтэж явах хэрэгтэй. Урсж байгаа гол горхийг том жижиг ихгүй сайхан мөргөж явах юм нөхөр заяа. Энэ уул ус байж л бид чинь л одоо үдээ зэрэгтэй сайхан эрүүл чирэг сайхан амьдарч явна. Энэ хангаа уул усны буй байгаа шүү дээ. Хүн төрлөختний чинь энэ дэлхийн ээлжлэмээр бүтээсэн юм шиг. За. Ингээд мөнхөх тэнгэр лугаа ингээд ширтсэн ингээд тэлээгээд тэнгэр лугаа сайхан ширтсэн ийм сайхан тэнгэрийн өнгө шиг ийм сайхан номын нуур байна да. За сайхан нуур юм.
Тэр холоос ирээд энэ нуурнаас ингээд амснаа гэдэг чинь маш том хов тойрог. За мөргөр гавь уснаас мөргөж явах. За баян буурлангаа мэн. Их богд хайрхныхаа уул усан эзэн сайхан савдаг буурлаа. Намын нуур ичээдээ усын сайхан бэцүүдээ ойрд төвдийн гаралтай болчуулаа өгдөө мөнгө очир өдмөдийн сүгдэн мөргөж байна. Амтай болгоныг нь тэтгэж байдаг. Урсч байгаа гол нуураар хүнийг эмчилж байдаг. Их дэлхийгхэн цангааг тайж байдаг. За. Уул уснаа хөргөж байна. Баян бол. Шүүх тэнгэрийн арш. Зөвхөн тэнгэрийн аршаа шүү дээ тийм ээ. Энэ өндөр уулын энэ өндөр богд уулын сайхан орой дээр ингэж байдаг нуур. Ийгээд ерөөсөө багсж байгаа шинж юу байдгүй. Хорвороо ихтэй жил бол Их байна. одоо тэр цөм төрсөн байгаа газрын наад хэсгээ одоо тэр хуураагаас нааш байдаг. Энэ болохдоо зэрэг энэ үрдэг. Ааха. Тэгэхээр ийм нэг цагаан юмнууд будаа шиг цагаан юмнууд энэ нуурын маань энд байгаад байсан. Ааха. Тэгсэн чинь нуур маань тийш нэ гэчихэд энэ бол загс биш. Цас биш ээ. Ийм нэг будаа шиг цагаан юм байсан. Нодин аав хэрэгтэй. Нодны би бас газар зохион байгуулалтын албаны Улаанбаатар хотын бас нэг хэдэн эрдэмтдтэй ирсэн юм. Бас л манай засаг маань хурлын даргад маань яваадах гэд газрын даавал бидрийг яваа гэдэг. Газрын даавал маань доор үлдээд. Би тэгээд бас 90 бай бас нэг яваад үзүүлчихье та гэдэг. Тэр улсуудыг авчирч үзүүлсэн. Олон энэ нуурын буянгаар олон одоо сайхан эрдэмтэд байгаль орчны одоо чиглэлээр судалгаа үйл ажиллагаа явуулдаг. Дээр нь Монгол улсын одоо энэ сайхан байгаль дэлхийд савдаг болсон хайртай ийм улсууд ирдэг. Энэ манай энэ нутагт. Одоо нуурынхан буйгаар гिचнээ олон сайхан танилттай боллоо доо. Энэ уул усны. Энэ уул усны. Буйнаар. Энэ нуур маань дагаад яваад байна да. хүлгөө нуур. Тасралтгүй хөхө дугарлаад доолоос бид нар. Тийм байна. Оргил хүртэл гарч ирлээ. Бид нар бүгдөө сонсоо яваад байна тий. Яг дагаад яваад байгаа юм шиг. Зяасах. Далайн төвшингөөс 3957-гийн өндөрт орших их богдын энэ сайхан хайрхны энэ сайхан номын нуураас ингэ сайхан мөнгө аяган тийж энэ нар шаныг ингэ сайхан хүртнэ гэдэг бол ховор төөр ховор маш ховор хов төөрг Алс улсын тав бид нар чинь нутгийн бид нар ч одоо энэ чинь албан ажилламжлаар л ирэх шүү дээ. Тэрнээс ингээд зориулсан ингээд ирж чадахгүй. хоймор нутгаас урд зүгрүү мөрөг. Хоймор нутгаас. Монгол байна. Тэгээ дүүгийн минь ажил үйлсэн Улаанбаатарч Монгол орно гэсэн сэтгэл нь дивжинд ажиллах болдог. Гэсэн эргэлэг. За сайхан ерөөлн Батар хин сайхан хайрах энэ сайхан нуурын хажууд энэ сайхан ерөөлийг авна гэдэг бол сайхан Монгол хүн амны бэлгээр гэж байдаг. За иш болгоны юм сэргээж дотоод эрх нэрийг эрүүлж хэрэг болгож хайрлаарай. Энэ сайхан аршаа, тэнгэрийн аршаа шүү дээ. Хүний одоо тархинаас хэд дахин агаар өндөр дээр байдаг. Тийм ээ. Хүнээс дэше хэд дахин өндөр дээр байдаг. Хүний мөрөг өстой хөргмөргүй юм сайхан. Дээдийн аршаа.
За одоо нөгөө нуур маань хаана байна? Одоо ингэж авираад ийшээ хинтэлтаа баг. Ингэж яваад Зааг нь энэ хайрхан байна энэ нөгөө манай төрөний бидний нөгөө чулуун гэсгээр явдаг одоо нурсан одоо хөдөлтийн одоо геологи ийшээ яваад дахиад нэг уулын цаана юм уу? дахиад ийш даваад ийшээ эргээд ингэж баг. Аа. Сүрлэг өөрмөс хаттай. Сайхан ханга юм танаас. За хөө. За тэгвэл дээшээ явах уу? Тэр рүү аялаа да. Тэ нөгөө нуурын дээр очив. Энэ хүсгэл хоймор нутгийн энэ сайхан хүн миний нутгийг ингэж магтаж чинь. Үнэхээр л магтмаар. Мөнхөд ноё өргөл Монголын бүх газар сайхан юм байна тий. Нуур нь байна. Алтаа таван богдын нуруу, сардгийн нуруу чинь ингээл алтаа таван богд хүртэл залгаал тойр соргоод энд хүрээд байж байгаа. Нуруу шүү дээ чинь. Хордог сардаг гэдэг. Хордог сардгийн нуруу. Хордог сардгийн уул тэр сайхан нуруунд дээр гарч үзлээ. Залуу байлаа. Хэдэн онд вэ? За 2000 онд юм уу 2001 онд юм. Тэр сайхан хайрхан тарч гарч үзлээ. Холбоонд цахилгаан холбоо, Монголын цахилгаан холбоо гэдэг компанид ажиллаж байлаа. Тэнд ажиллаж байгаа. Тэнд ажиллаж явахдаа хамт олон байна гаргасан. Дараа нь сүүлд нь байгаль орчин ажиллаж байсны газар ороод бас хордог сардгийн хайрхан дээр гарсан. Миний охин сайхан аршаанаас өмнө. Сэрүү татад гоё хайрхан байдаг. Тэ сайх. Алсын уулын мөрөглийг Ингээд харна гэдэг. 3-4 уул ингэж. Эндээс орлоо баг хэдэн аймгийн уулын газар нутгийг харах уу? Нилээ болно. Сайрын тийм нутаг юм уу гэж тийм төөх том сонс. Байгаль орчны ажил гэдэг бол ер нь энэ сайхан байгаль дэлхийг ерөөс үзэж харж Монгол нутаг гिचнэ юм байна. За миний охин. Энэ сайхан өмнө нуураас ирж уурна гэдэг чи. Мондөг ховор тохиолдол واخгүй. Автаг яаж ингэж уух ховтой юм байна. Ямар вэ? Дахиад нэг уух уу? За маа. 3 удаа өмнө. Сайхан залбираад уу. Аршаа шүү дээ. Тохондоо төрх хөргсөн үү? Зулаад. Осон дөрөвтэй минь ох эхлээ мөргөө дараа нь зулаадаа хүргээ дараа нь хүртдэг ш. Осын намсаж ёсын даг гэдэг нэг үг байдаг та. Зяам. Мөнгө аяганд хийж уул, мөнгө юм уу жис аяганд хийж уул. Энэ усны одоо чанар нь арилдгүй. Аршаанаар байдаг. Бодсон. Одоо бас мөнгөжүүс ус гээл бас нэг хаанхан шийдэж юм даа нэг тийм байх юм гээд. Дээр үе монголчуудыг баян даан биш. Ирүүл мэдээ анхаар зэс мөнгө аягыг. Тэш та дандаа хорыг гадуулдаг. Тэгээд төмрөд зэснээс гарч байгаад мөнгө аягнаас гарч байгааг бид хэрэгтэй гэдэг юм бүгдийг надад хэлдэг. Тийм ээ өөрөө бол мундаг л. Шоо гоё юм. Шоо л юм. Монголын олон газраар дүн явлаа. Монголын газар нутаг тэр чигээрээ бүгдөө сайхан өөр онцлог байна. Сум орн нутагт аймаг. Хүнэнч тэр байна, соёл түүхэнч тэр байна. Байгаль хангаан ч гэсэн тэр байна. Цаана ингээ бүх юм ингээд газар зүүн байдлууд нь ингээд өөр онцлогтой сайхан. Зогт дасан зогтсон. Тэрэндээ хүн ард нь бас сайхан дасан зогцоод ингээд амьдарч байгаа. За тэгээд энэ сайхан их богдынхаа оргил хүртэл замчилж энэ сайхан номин нуурыг бас ингэж бидний ирэхэд замчилж энэ уснаас ингэж сайхан хүртэж энэ хайрхныг ингэж ойроос нь харж мөргөнө гэдэг бол дээд тэнгэр эцэг тэнгэртэй мөргөж байгаад адилхан тэнгэрийн энэ сайхан үүлтэй ойрхон байдаг ийм сайхан хайрхан. Тэгээ танд маш их баярлалаа. Үнэхээр талархаж байна. Энэ бол бахархал шүү дээ. Энэ сайхан одоо тэгэл Монгол хүн бол төрсний ийм олон сайхан газар нутаг Монголд маш олон байдаг. Хүн болгон сайхан гадагшаа гарахаас Монголдоо сайхан тойрж аялаас л би үздэг. Гэр бүлээрээ. Ер нь аялахдаа маш тайван сайхан таавар алхаад
За тэгээд алхаад явж байхдаа тэр олон төрлийн эми ургамлыг сайхан үнэртдгийг алах тусам өөр ургамал үнэртчихвэ. Тэр үнэрээр ингээд яхаар битүүлсэн одоо хамар ам онгоож уушгинд тэр агаар нь орж агаараар тэрийг сайхан эмчлэх, өөрийгөө тэтгэх ийм одоо өвдөс өөрөө байгальд өөрөө байна. Энийг хүн өөрөө олоод харах юм бол зөв аялаад зөв юмыг олоод бодох юм бол аршин болдог, ийм болдог гэж одоо ярьж штэ. Гэхдээ зөв цаг үед нь зөв л аялаж, байгалаа хайрлаж хог хаяхгүй, ээжшгээ, аавшгээ гэр орондоо ямар цэвэр байдаг чигээр хүн энэ дэлхийн байгалаа л хэрнээ хайрлаж явах хэрэгтэй. Тэгээд байгалаа хайрлаж хамгаалж яваад танд их баярлалаа. Энэ сайхан уул ус хангай дэлхийн таныг сайхан эвээх болтугай. За ерөөлөр болог. Энэ байгаль хамгаалагч Батбаатар гэж бол хувь. Тийм ээ. Байгаль хамгаалагч гэдэг нь одоо нийтлийг хамарсан энэ ихтлгийг байгаль дэлхийтэйгээ холбогдсон юм хөө холбоо. Тэгэд энэ миний энэ сайхан нутагт ингээд энэ сайхан нуур нь ингэж тогтож бий болоо. Дээр нь энэ таа бүхэн сонирхол аяллаа ийм судалгаа ажиллагаа хийж байгаа таа бүхэнд маань бас энийг үзүүлж харуулж яах гэдэг бол манай Сумор нутгуудын удирдлагын хүмүүсийн ахвалцсан байна. Тэгэл гаргаад ирээгүй бол өнөөдөр энийг үзээч өгөөч үү те юм тийм л гой зөксөлгөөт. Сайн юм бүрднэ гэдэг чинь Уялдаатай. Уулзах хүмүүсийн энергийг уулзах нь учирж идэх цаагаараа. Тий, яг үнэ. Заавал ингэж идэр ингэж уулз. За энэ сайхан нуурт одоо зэлбэрч болж ингэж үзэж харж хансан бол одоо өндөрлөхөө. За тэгээ. За ингээд хэдүүл аялал өргөжлүүлээ. Тэхүү. За.